та нөө подкастын энэ дугаарт LGBTI одоо залуусын төлөөлөл нэгэн хосыг урьж оролцуулж байгаа. Тэгэхээр юун төрөнд хоёр маань өөрсдийгөө танилцуулаач одоо хэдэн настай вэ? За намайг Халиуна гэдэг. Одоо 21 настай. Наа Тамира гэдэг. Би 20 настай. Тэгэхээр LGBT залуучуудын төлөөлөл болоод ярилцж байгаа та хоёрт бас баярснаа илэрхийлмээр байна. Тэгээд хамгийн гол нь нөгөө хосоороо одоо оролцож байгаа учраас илүү яг энэ чиглэлийн залуучуудад тулгамдж байгаа асуудлыг бас илүү гоё одоо нээлттэй чөлөөтэй ярилцаж өгөх болов гэж бодож байна. Тэгээд та хоёрын хувьд яриагаа мэдээж бүр эхнээс нь үйл явдлыг эхнээс нь эхлүүлэх нь зөв болов. Тэгэхээр бэлгийн чих хандлага одоо өөр байгаад байна. Стрейт биш ээ гэдгийг хамгийн анх ер нь яг яаж мэдчихсэн бэ? Тэр түүхээс эхлээд хаваалцчих. Халиунагаас эхлэх үү? Хамгийн анх болохоор одоо 2 жилийн өмнө 2018 онд яг өөрийгөө нэг мэдхэн чашин одоо өөрийгөө нээжсэн гэх юм уу? Тийм. Тэгээд одоо нэг эмэгтэй хүнтэй танилцаад тийм тэгээд нэг татагдаад догтлдог юм уу яг нэг тийм мэдрэмж аваад тийм тэгэж өөрийгөө мэдчихсэн. Чиний яг мэдэх нь биш нөө өөрт мэдрэгдэх нь амар багаас үсэн. Багаас мэдэрдэг гэсэн цэцэрлэгээс ахвалаад өгсөн. Эрэгтэй хөлт биш ингээд эмэгтэй хөлттэй айгу татагддаг. Тэгэж нөө явсараад яг нөө өсвөрөө үед ингээд одоо ингээд манай үеийнх ингээд үрхэд идэг. Би ингээд чадахгүй. Тэгээ ингээд найзтай сайн, эмэгтэй найзтай сайн. Тэгээд өөрийгөө сайн мэдхгүй явж байгаа 12 дугаар ангитай LGBT хүмүүсийг таньдаг болоод энэ хүрээлэлд ороод тэгэд мэдлэг ер нь бол аваад өөрийгөө хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр бүр цэцэрлэгээс нэг арай л өөр байгаад байна гэдгийг мэдрээд исэн гэж штэ. Тэгэл яг за би яг ийм хүн юм бэ шүү гэдэг нэг одоо тэрийг мэдхгүй яваад л тэр хугацаанд ер нь яг ямар байх вэ? Тэр чинь айгүй хэцүү. Тэгээд ийм байх ёсгүй гэдгээ би бол уул мэдж байгаа. Ихтэй ёсгүй ч юм байхгүй л уул нь бол гэтэл нэг тийм цаанасаа нэг тийм ёсгүй юм шиг байгаад байгаа шүү дээ. Жоох хүүхдээ өөрийгөө юу ч мэдэхгүй. Тэгээд би Монголд өөрийгөө ганцаараа л гэж бодож байсан. Тэгээд эмэгтэй хүн сонирхон зүгээр энгийн үзэгдэл ч бол мэдгүй амар олон юм бодогдсон. Тэгээд аюу нэг тийм сэтгэл готролтой хүүхдээсэн. Аюу. Одоо шилбэл арай том ахлах ингээд ороод ирэхээр тэртлийнхаа мэдээллийг ч юм уу нөгөө нэг хайч мэдчихсэн үү? Эсвэл нөгөө эрүүл мэндийн хичээл дээр ядаж нэг чиг баримжаа олгодог ч юм уу? Тим юм ерөн байсан уу? Эрүүл мэндийн хичээл дээр болохоор би яг санд юм байна. Яг дундаа ингээд тохоход эрүүл мэндийн хичээл орж ирсэн нь одоогийн хиллэгэн ч гэсэн айгүй тэр үедээ нэг юм бохор айгүй хэцүү. Тэгснэ би секс гэснэ энэ хоёр хүүсийг сонирхдаг гэл орхицсон. Тэгээ би яг тэрийг амар тогтоож авч байгаа тэр нь би ч юм уу гэж бодоод ийм хүн ер нь жоохон байд юм. Гэтэл өөрийгөө тийм найз охинтой болохгүй насаараа ингээд нэг юм ганц би ингээд нэг учир нь ойлгохгүй ингэж явах байх гэж боддог гэсэн чинь тэгээ яг энэ хүрээлэлд ороод ирсэн чинь бүр шал өөр. Эн чинь ер нь тухайн улсын хүн амаас хамаарат эн чинь 10% нь LGBT хүн байдаг тийм судалгаатай байдаг шүү дээ. Тэгээд тэр 10% ороод тэгэл ер нь л гоё өөрийгөө нээж өөрөөрөө байж. Чиний хувьд одоо яг өөрийгөө за би яг ийм юм бэ шүү гэж тодорхойлох тэр нөгөө процесс нь яаж явсан бэ? Анх болохоор манай нэг 10 жилийн найз ингээ оюутан болж ирчээд нөгөө нэг харьцахгүй байж байгаа нэг өдөр уулзсан чинь ингээ айгүй сони стилтэй болцсон ингээ үсээ халимаг болгоод тэг ингээ хусаж мусцсан нүүр мүрээ ингээ амар бодож мотсон нэг амар тийм стилтэй охин л яваадсаахгүй тэгээ би бүр харчаа бүр ингээ гайхаа үе чи яатсан би юу болцсон юм ингээ чи би одоо эмэгтэй хүнтэй өргөж байгаа. Яг тэр анх тэр сонсох тэр мөчүүд болохоор надад бүр амар сонь санагдчихсан ингээ юу яриад байгаа ингээд яг нэг бирсэн нэг найзгаа би өөрөө ихлэ хүлээн зөвшөөрч чадаагүй байхгүй юу. Тэгжээснаа яг дараа нөгөө нэг одоо манай тэр найзынхаа найзтай би ингээд танилцаад тийм ингээд нөгөө нэг чатлал уулзаал тийм тэгж байгаа л ер нь за би ер нь байсексуал төрлийн хүн юм байна гэж ер нь үзсэн. Хоёр хувьд хуйла байсексуал уу эсвэл яг одоо юу гэж явах вэ? Нэршил юу вэ? Би болохоор трансгендер эрхтэй шилжилтэнд ороогүй. Тэгээд трансгендер гэдэг нь болохоор
төрлөх биологийн хүссэн одоо энэ сэтгэхүйн ерөөсөө зөрчилддөг тийм л хүн хэлнэ. Тийм. Эрэгтэй. Гэхдээ эмэгтэй. Үгүй ээ, нөө Эмэгтэй гэхдээ эрэгтэй. яг биологийн хүс нь эрэгтэй. Аха. Тэгээд тэрнтэйгээ ингээд нийцч чаддгүй сэтгэл зүй болоод ингээд бүх юм нь хайр дурлал ингээд юм бүх юм ингээд нийцч чаддгүй зөрчилддөг тийм хүнийг хэлдэг. Тэгэхээр одоо миний бол яг шууд хэлэхэд биологийн хүс эмэгтэй. Гэхдээ миний ингээд оюун ухаан, миний ингээд гаргаж байгаа характер, миний хүсдэг зүйл бол угаасаа би өөрөө эрэгтэй гэж мэдэрч байгаа. тэгж мэдэрч байгаа тийм хүнийг ер нь бол трансгендер гэдэг. Өөрийнхөө төрлөх нөгөө нэг заяасан хүүсээсээ арай эсэргээр л мэдрээд байна гэсэн үг. Хүссэн хүүсэндээ төрөөгүй гэсэн үг юм шүү бараг. Тийм. Чиний хувьд яг тайлбарлаад ярил. Өөрөө Ойлголтгүй залуучууд сонсвол тий яг одоо юу гэсэн үг вэ? одоо нөгөө өөрийнхөө бай гэдгийг тэгээ бай гэдэг нь болохоор угаасаа нөгөө нэг эрэгтэй хүүстэй хүмүүст татагддаг, эмэгтэй хүүс айл хүүсний хүмүүст ингээд татагддаг. Тэрийг хүлээн зөвшөөрөхөд ер нь цаг хугацаа орсон уу өөрийгөө? Цаг хугацаа айгүй хорсон. Ингээд нөгөө нэг яг ингээд анх ингээд өөрөө ингээд нөгөө нэг эмэгтэй хүнтэй ингээд танилцаал тэгээд гэсэн ингээд догдолж моглоод байгаа штэ. Тэгээ ингээд тэр сэтгэл хөдлөлийг авчаад ингээд надад амар тавгүй санагддаг гэсэн. Юу игээд байгаа юм бэ? Яагаад байгаа юм бэ гэд би юу игээ яваад байгаа байлээ гэд ингээд өөрийгөө ерөөсө хүлээн зөвшөөрч чадахгүй ингээд өөртөө айгүй их тэрсэлсэн. Тэгээ хитээ тэгж өөртөө ингээд тэрсэлдээд ингээд цаасаа тийм төрлөх зүйлийг ингээд ерөөсөө яагаад ч дарж болтгүй юм бэлээ. Тэгээл сүүлд нь тэгээл өөртөө бууж өгвөл тэгээл өөрийгөө хүлээн зөвшөөрсөн. Яг өөрийгөө хүлээн зөвшөөрөөд нэг өөрийгөө ингээд сүлт тавих тэр үеийн мэдрэмж ямар байдаг? Нэг бодлын ингээ айгу тайвширч байгаа штэ. Нөгөө талаар бас амар айцтай байхгүй нөгөө. Одоо намайг ийм төрлийн хүн гэдгийг одоо гэр бүлийнхэн маань мэдүүл яах вүлээ гэл ингээд тэр талаар бас ингээ айгу их стресстэй ч эхэлдэг. Тэгээ ингээд яг ингээ нийгмээс ингээ өөрийгөө ингээд юу н хүрээллээсээ өөрийгөө ингээд тусгаарлах гаддаг. Тийм. Хоёр маань одоо найз нөхдөд ч юм уу гэр бүлийнхэнтэй бэлгэмжийн хандлагаа ер нь хэлж коммент хийсэн маа. Коммент хийсэн. Анх одоо 2 жилийн өмнө ингээд өөрийгөө эхэлж хүлээн зөвшөөрчөө тэгснийхаа дараа найзуудтай хэлчихсэн. Тэгээ найзуудтай ингээд бүгдээрэнд ингээд зэрэг хэлэхгүй штэ ингээд нэг нэгээр ингээд тусдаа уулзаал ингээд бичилж ийгэж ярьж хэлж байгаа байхгүй. Тэр нь ингээд надад арай ингээд нэг одоо зөөлөн тусна гэх юм уу тэр хүмүүсийн гаргаж байгаа характер надад арай зөөлөн тусна. Тийм тэгж хэлэхэд янз бүрийн л хүлээж авч исэн ингээд чамайг сте арай чи юм хүн гэж утсангүй чи ингээд зүгээр байж болдоггүй байсан шүү дээ. Одоо чи яагаад ийм гаж юм сонирхоод байгаа гэдэг ч юм уу те. Одоо нэг тиймэрхүү хандлагатай байдаг хүмүүстэй хэлдэг байсан юм. Одоо ингээд миний байгаа энэ байдлыг ингээд хүлээн зөвшөөрч чадахгүй бол ингээд хуйлаа ингээд зүгээр зайгаа барьцсан дээр хаа гэдэг. Тэг яг гол нь нөгөө нэг найз нөхдөд хэлээд ингээд ком аут хийхэд найз нөхд нь хүлээж авч байгаа нь яг нөгөө хувь хүнийх нь зан характер энэ хүн маань ямар хүн билээ гэдгийг ингээд хамгийн сайн мэддэг хүмүүс л ер нь ингээд бэлгийн чиг хандлагыг ингээд тоохгүйгээр ингээд хажууд үлдэж чаддаг юм болов уу гэж боддог. Тийм. Одоо тэгээ ком аут хийсэн найзууд маань бүгдээрээ ингээд миний хажууд байдаг, намайг ойлгодог. За. Чиний хувьд ямар түүхтэй вэ? Миний хувьд болохоор би уртстайсан. Тэгээд 12 төгслөв юусэн уртстай байхгүй бол ус болохгүй. Тэгээ амар нөө гэр бүлийн даамтанд байгаа юм чинь. Эрзэж тайруулж болохгүй. Тэгээд 12 төгсөд хамгийн сүүлд яшээ өгөөд миний бүр ингээд хэдэн жилийн мөрөөдөл нэвсэхгүй би өсөө тайрлаад тэр чинь нэг тийм урт үстэй л тэгсэн мөртлөө амар ишүү тохоо явж явжснаа гинт нөө өсөө тайруулаад тэснэ 10 жилийнхантайгаа ч нийлэхгүй нэг өөр нэг үсээ тайрцсан бас нэг хүмүүстэй нийлээд ингээ явуудахаар манай 10 жилийнхэн ер нь гадарлсан. Тэгээ тийм хүү нэг жуум яриач гэсэн гаргацсан. Яг хөө тэр надад нэг огт хамаагүй л байсан л та. Тэгээ гэхдээ тэрийг мэдсэн ингээд 10 жилийнхаа уулзаад манай ангийн охин мөхөн надад дуулж байгаа. Тэгэхээр ингээд тэрийг мэдсэн тэгснэ ингээд надаас ингээд ирэхэд одоо юу гэдэг ийм хүн байхаараа л заавал эмэгтэй хүн болгоныг сонирхно гэдэг хүмүүсийн ташаалгалтай тоххой. Одоо трансгол би ингээд лесбиан гэд хэлэхэд ингээд охин болгоны сонирхч намайг сонирхчих болов уу гэд. Охтууд амар ингээд ирэхэд хизээч тэр хүний сонирхгүй штэ ингээд татагдаад ингээд хайр дурлалаар ингээд сонирхгүй штэ. Бидрийг ингээд юм зоон биш зүгээр шууд эмэгтэй хүн бол эмэгтэй хүн ингээд дайрч шүүсэн. Тэгснээ ингээд 10 жилийн амар
илт ингээд охтууд нь ингээд чаашилж машлаад эсрэгээр бантин нэг тийм хамаагүй ахаал нэг эрэгтэй найз нэмж байгаа юм шиг угаасаа л нэг тийм иймэрхүү найз гэсэн тэгэл үсэн юм болсон бүр хамаагүй бол яг тийм байсан ойр дотныхоо найзууд бол угаасаа хийлээд нав ойлгосон. Тэгээ одоо хүртэл найзалж байгаа. Гэрийнхэндээ хэлсэн үү? Хэлсэн. Тэр өдөр юу ямар байсан бэ? Яаж өнгөрсөн бэ? Бөө сэтгэл зүйн дарамтанд байх уу? Тэр чинь ер нь бол би ер нь жоохон амар буруу тактикаар явцгаахгүй. Нууцсан. Ерөөсөө хүсээ тайруулж байгаагаа болохоор зүгээр би ингээд амар хүчтэй баймааргүй байна. Би толгой өвдөөдөө ингээд худлаа тийж ирсэн. Тэгээ яалчраагүй мэдчихэж байгаа шүү дээ. Явандаа би ингээд Тимнээс жоош найз зөвхөнтэй болон тэгээд тэрийг мэднэ. Фэйсбүүкээр бүр ингээд угаасаа сошиалоор угаасаа ингээд мэдчих чинь би нэг тийж амар нууч гэж боддгоо байсан. Гэрийнхнээс бол 100% нуун. Дааштай баригдсан. Тэгээ ингээд наваа гадарсаар агаад мэдсээр байгаа сүултээ нөгөө би бүх юмаа нуун. Хинтээ нийлж байгаа юм гэхээр би энэ хүмүүстэй нийлж юм гэхээр ээж авуурлах болохоор би дандаа худлаа ярьдаг. Тэр нь айгүй минь муу тал. Гэхдээ юу гэх юм бэ? Муу Хэцүү юу? юу биш нөгөө алдаа. Тийм алдаа байсан. Тэгээд ихгүй зүгээр анханасаа үнэнгээ хэлээд анханасаа ингээд айгүй ингээд зөөлнөр айгүй зөв мэдээлэлтэй айгүй ингээд шатараалтай явах байсан мэл л дээ. Би тэгэл нуугаал. Тэгээд нуугаад баригцантай бантаад шууд би тийм гэж ойрлж гарч мараад ингээд эн чи айгүй буруу. Тэгээ би угаасаа тгээ эхэлсэн. Тэгээд манай ээж ингээд хоёлоо сэтгэл зүйчдэр очие гээд. Тэгээд тэгсэн чинь миний бодлоор сэтгэл зүйчдэр очихоор намайг ингээд ойлгоод сэтгэл зүйч ингээд угаасаа миний талд байна. Тэгээ угаасаа эн чинь өөрчлөгдөхгүй зүйл гэдгийг ээжд ойлгуулад ээж намайг ойлгоод ингээд явчихна гэсэн чинь ээжийн талд болохоор ингээд сэтгэл зүйчд очиод энэ хүүхдэд буруу гэдгийг нь ойлгуулад миний талд оруулаад ингээд буцаага үсийг нургуулад шаал хоёр өөр бодолтой хүн сэтгэл зүйчдэр очисон. Тэгээд тэн чин ингээд зөрчилдөөд нөгөө сэтгэл зүйчин бит хоёрын дунд ингээд аягүй хэцүү байдалд ороод тэг яг хөө тэр сэтгэл зүйч хэлсэн л дээ ингээд энэ хүүхэд ингээд хувь хүн ерөөсөө хамаагүй зүгээр л энэ хүүхэд хизээч өөрчлөгдөхгүй ийм юм байд юмаа гэд манай ээжд ингээд амар сайн тайлбарсан. Тэгэд ээж ингээд их хүрийн харилцаагаа таслая гэд бүр амар гарсан байхгүй. Тэг яг хөө оройн нь над руу залгаад хойлоо тохиролцъё гэд би чамайг ойлгох чинь миний хүүхэд юм чинь би л ойлгохгүй бол ингээд ойлгохгүй. Энд чинь ялгаагүй хүн хүн л бол хүн шүү дээ. Тэгээ тэрийг ээж амар сайн ойлгоцсон байсан хитгэн цагийн хугацаанд. Тэгээ бит хоёр тэрнээс биш айгүй тийм ийм найрамдалтай би дандаа үнэ хэлдэг болсон. Найз хүнтэй бол би ийм үнтэй өрч байгаа. Би тэр хүнээс салцсан. Би одоо ийм найз нөхөдтэй байна. Ийм хүрээлэлтэй байна. Бүх юмаа хэлдэг болсон. Тэгэхээр одоо надад айгүй амар. Тийм. Аав ч юм уу эсвэл хамаатан садны ч юм уу тэр хүмүүс ч юм уу. Манай аавас бусд нь мэдгүй одоо энэс мэдчихгүй тий. Аавас бусд нь мэдгүй. Тэгээд манай хамаатан сайдных юм нийцдэг. Гэхдээ юу гэдэг чинь их тоодгүй юм уу? Нэг тийж ач холбогдол өгөөл чи ингэ тийх хүн байхгүй. Энэ нэг тоохгүй. Тоодгүй нь ээж л байсан. Тэгээд ээж ингэ үлэн зөвшөөрсөн. Би аавд хэлээд ямар реакшн гаргахыг юусэн мэдгүй. Тэгээд тэр хүн яаж ч юм блий гэж бодоод айгаад хийхгүй юм уу? Дуртай хэлээгүй. Алуунагийн хувьд гэрхэндээ байсан уу? Яаж хүлээж авсан бэ? Хэлсэн. Тэгээ нэг анх болохоор хоёр дүүтэй хэлжсэн. Манай хоёр дүү нэг хоёр эмэгтэй байхгүй. Тэгээд 11-р одоо 12 дугаар ингээ хоёр эмэгтэй дүүдээ. Тэгээ хоёр эмэгтэй дүүдээ хэлээд ингээ тэгээ хэлэхдээ ингээ айгүй зүгээр хэлсэн шүү дээ. Нэг LGBT хүмүүс гэдэг нь гэж байгаа л хэлээл. Тэгээ их чинь энэ төрлийн хүн одоо ингээд хүнтэй үерхэж байгаа гэд. Тэгээ яг тэр нөгөө нэг хүмүүс ингээ сонсоход ингээ айгүй буруу юм хийчих ч юм уу ингээ дүүнэрээ ингээ буруу юм руу ингээ уруу татах гэлэмлээ ч юм уу нэг ойлгох хүмүүс нэг тэгж ярьж магадгүй л дээ. Гэтэ нөгөө яг багаас нь яг ингээ тийм зүйлийг ингээ бас ойлгуулах ёстой гэж би батсан байхгүй ингээ тэгж байгаа юм хүн гэдгийг бас ингээ мэдээсээ тэгээ энэ хүрээллийн талаар ингээ багч гисэн мэдлэгтэй байгаасаа ч юм уу тэ амьдралд нь иймэрхүү төрлийн хүн таарахад тэр хүний ингээ жоохон ч гэсэн хүндэлдэг байгаасаа гэж бодоо тэгээд хоёр дүүтэй хэлжсэн. Тэгээ манай хоёр дүүчс намайг амар сайн ойлгосон. Тэгээд сая энэ өнгөрсөн өвөл ээжтэй хэлсэн. Тэгээ ээжтэйс нь чинь нэг бид хоёр нэг ойр татан байдгүйсэн байхгүй юу. Тэгээ оюутан болж ирээл одоо нэг 4 жилийн өмнөөс л ээжтэйгээ нэг гайгүй ойр татан байгаа. Тэгээ ээжтэй орж хэлээд ингээд
одоо би ингээд эмэгтэй хүнтэй ингээд үерхчихсэн, яасан ийсэн гэд одоо би ингээд транс хүнтэй үерхдэг гэд хэлээ. Тэгээ ингээд ингээ юу ч хэлэхгүй ингээд доош хараад уйлаа суугацсан. Ингээ намайг яагаачгүй тэгээд эснэ би ингээ нэг ойлгож байгаа үгийг нь мэдэхгүй байгаа штэ намайг ингээ транс гэж ямар хүн байдгийг гэдгийг ойлгож байгаа үгийг нь мэдэхгүй. Та ер нь транс гэж ойлгож юм чи би ойлгож байгаа. Тэгэл уйлал нэг ганц ингээ сэтгэл амар шимшүүлсэн юм нэг чиний ингээ явж байгаа чинь бүгдээрээ миний буруу гэж уйлаадсан. Тэр нь ингээ жоохон харамсалтай ер нь бол. Тийм гэхдээ тэгээ ингээ мэдснийхаа дараа бас маргааш намайг сэтгэл зүйчдээр очие эсвэл гадаад руу яв энэ хүрээллээсээ гар гэд тэгжсэн. Тэгээс битэр нэг нийлж сэтгэл зүйч хаагаад тэгээ очихоор болсон чинь ээж за ямар ингэж явлаа гэд буруу замаар орж янз бүрийн болчиход байгаа штэ. Гол нь зөв явах хэрэгтэй шүү гэд тэгээд хүлийн зөвшөөрсөн. Ер нь дийлэх хүмүүс нэг сөргөөр ингээ бүлээж аваад байна шүү дээ. Байж болохгүй юм шиг. Тэрнийхэн шалтгаан юу гэж харж байгаа юм дээр. Мэдгүй. Ерөөс open minded байж чаддгүй юм. Ерөөс нээлттэй сэтгэж чаддгүй. Тийм. Зүгээр л эрэгтэй эмэгтэй хоёр хүүсний хүн л хоорондоо өршөх хэвээр. Эрэгтэй эмэгтэй хүмүүс л хоорондоо дурлалцах хэвээр ч юм уу тийм. Яа нэг тийм л юм бодд. Ерөөсөө хүрээллээсээ гарч ерөөсөө сэтгэж чаддгүй. Тэр нь л жоохон алдаалдаг баг. Энэ ерөөсөө яг хөө тийм мэдлэг зөвлөлтөө тэрнээс гадна бас юм миний чинь багаас нь ингээд мэдлэг боловсруулсан амар сайн хөстэй байх гэж бодсон. Бүр энэ хүмүүсээс гадна бүр ингээд бэлгийн тийм боловсрал аюу ингээд багаас нь олох хөстэй. Эмэгтэй хүний тэрэнд нь хүрдэггүйгээд эрэгтэй хүүхдэд заагаад хөстэй. Эрэгтэй хүүхдэд ингэж болохгүйгээ заагаад хөстэй. Юусоо тийм байдаггүй. Одоо байгаагүй гэж би сайн мэдгүй юм л та яг миний үед байдаггүйсэн. Миний үед байдаггүйсэн ч юм аа дээдлийн үеийнхэн эзэж байгаагүй. Яг л нөгөө нэг ир юмараа ингэж байжсан. Тэгээд одоо арай гайгүй нөгөө нэг 21-р зуун Z generation гэдэг ингээд нийгэм арай өөр болж ин л та тэрнээсээ ингээд гэтээ ер нь бол дийлхийн ихэнхийн л ер нь бол хармаас шүү дээ. Тэнд ямар ч нөгөө нэг мэдлэгээ өөрөө олоод зөв мэдлэгээ өөрөө олоод авах тийм ухамсар байдаггүй. Зүгээр одоо жишээлбэл ингээл фэйсбુક ухаж хахад нэг юм трансгендерүүдийн инглээ тэглээ. Энэ юу ямар хүмүүс идэм бол эдгээр юу яад юм бол эдгээр юу мэдээд авчиг гэд ингээд Google-ээс хайгаад үзэхэд л монголоор гарч ирнэ шүү дээ тэр чинь. Тэгээд ерөөсөө тэгээд чаагаад үзэж чадахгүй ээжиж ингээд шууд л доор ингээд сүр комент. Өөрөө ямар ч мэдлэггүй байхгүй шүү дээ. Энэ талаар юу ч мэдлэг байхгүй ингээд ерөөсөө тийм зөв мэдлэгээ олж чаддгүй. Тэгээ ерөөсөө угаасаа маа Монголын боловсрол нь ингээд угаасаа одоо хүртэл жоохон дор бэлгийн боловсролоор гадаадд ямар байдаг лээ. Тэгээ ер нь бол эмэгтэйчүүдийн эрх мэрх ч гэсэн яригдж байгаа шүү дээ. LGBT залуучууд хосоо болоход ер нь хэрэгцээдэг. Тэгээд жирийн стрейт хүмүүс хүртэл яг одоо зөв хүнээ тэгээ олоод ингээд нэг хосоолоход бас их цаг хугацаа ордог шүү дээ. Тэгэхээр LGBT хүмүүс гэхээр нөгөө одоо хос хайх юу н одоо илүү бага байх гэж бодоод байна л та. Тэгээ яг зөв хүнээ бас олоод үерхэд ингээд хос болоод явна гэхээр бүр л тоогнээс их хичээл зүтгэж шаардах болчихж байгаа юм болов уу гэж бодоод байгаа байхгүй. Хоёр яаж танилцж байв? Түүхээсээ хуваалцаач. Битээр нөгөө нэг одоо үерхэд жил 2 сар болж байна. Тийм тэгээд нэг урд нь найзууд байсан. Тэгэл тэгж явж байгаа л найранд ороод тэгэл үргэцэн. LGBT хүмүүс хосоо болоход яг стрейт хүмүүсээс нэг бодлоор амархан хэрнээ нөгөө талаараа бас айгүй хэцүү шттэ. Амархан гэдэг нь болохоор ингээл одоо нэг охин байлаа гэхэд нэг охиныг найрж аваад үрэх чинь тэнд асуудал байхгүй. Тэг мэдгүй миний бодлоор LGBT ийм төрлийн хүмүүс ингээд сингл явна гэж баг байдгүй юм шиг санагдаад ч надад. Тийм үү? Мэдгүй надад зүгээр ер нь тгий санагдтыг. Би харин ч илүү нөгөө хосоолоход амар хэцүү байх гэж бодоод ч яагаад ч юм. Зүгээр нөгөө нэг хосоолоход амархан яг ингээд яг тохирсон яг тийм одоо нөгөө нэг таарсан хүнээ олох нь л хэцүү байхгүй. Тэрнээс бол миний бодлолчтой зөвхөн. За юу гэж вэ? Транс хүмүүс тэгвэл хосоолоход ямар вэ? Транс хүмүүс хэцүү шүү дээ. Адилхан одоо tomboy гэж бас нэг
лесбиан төрлийн тийм би өөртөө буруу хэлээд нуушлаа. Гэтэ би сайн яг тэр төрлүүдийн сайн хэлж чадахгүй юм. Гэтэ tomboy гэж бас нэг юм зүгээр гаднаасаа харахад ихтэй. Гэтэ ямар ч тийм хүүсийн тагуузал байдаггүй транс шиг зүгээр л нэг тийм охтуудыг лесбиан охтууд байдаг байхгүй. Намайг гаднаас харахад угаасаа яг ингээд tomboy шиг. Тэгээд тэднэрт ингээд намайг би ингээд анги хүрээл дундаа болвол ингээд охинтой танилцах үнэхээр амархан. Тэгээд ингээд би хэлж байгаа штэ би ингээд транс ингээд намайг яг хүнээр хүлээж аваад надтай ингээд үерх хүн аюу. Яг тэгэхээр анги хүрээл дунд болвол тэд чинь яг л нөгөө нэг эмэгтэй хүн хүсэж байгаа штэ. Эмэгтэй үнээ адилхан эмэгтэй үнээ хайрлах гэдэг нэг тийм төрлийн хүмүүс байхад би дундуур нь ингээд яг таш ороод ирж байгаа байхгүй. Яг ингээд юу хөгдөж юмтэй нэг тийм яг ингээд юу хөгдөж юмтэй нэг тийм яг тийм сондгоо. Тийм сондгоо чинь. Тэгэхээр намайг яг ингээд мэдгүй миний бодлоор зүгээр сонирхох хүн гэвэл яг bisexual гэж болно, pansexual гэж болно. Буруу хэлчих шиг байлаа. Гэтэ нэг тийм хөө. Яа лесбиан охид наваа сонирхгүй. Яа тэгэхээр тэр хүн эмэгтэй хүн өсөж байгаа. Straight охтууд гэхдээ аюух байдаг шнэ. Манай анги. Манай анги. Тийм. Straight охтууд энэ манай юм хэлдгээр яг энд олдох хүн аюу их яг энэ хүрээлт ондоо орчхоор би нэг мэддэг болчоор олдох хүн, танилцах хүн гэд явах хүн аюу их даанч тэр дундаас нөгөө ингээд юу гэдэг яг жинхэнэ рейл үрхэл ингээд яг жинхэнэ хайр дурлал яг хин миний төлөө юу хийж чадах вэ? Би энэ төлөө юу хийж чадах вэ? Яг тийм хүн нэ олоход бол аюу хэцүү. Аюу хэцүү. Яг нэг жинхэнэ хос байх. Тийм, жинхэнэ хос байх аюу хэцүү. Зүгээр л нэг 7 хоног тий болцож байгаа бол за билий гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм бол зөндөл. За LGBT хүмүүс одоо жишээлбэл эрэгтэйчүүдийн эмч, эмэгтэйчүүдийн эмчэд хандхад юу н асуудал гардаг уу? Одоо транс хүн жишээлбэл яг аль эмчэд нь хандах юм? Энэ аюу хэцүү. Энэ асуудал бол бүр амар хэцүү. Би жишээлбэл миний хизээш төрүүлчих хөвдөн гэж юус байхгүй шүү дээ. Тийм болохоор миний одоо жишээл одоо юу гэдэг өндөөч гэдэг ч юм уу. Тэгээд ихээр би эмэгтэйчүүдийн имлэг орж үнээр чадахгүй байхгүй юм. Яа тэгэхээр тийм донд би маш их дарамтанд ороод гарч ирнэ. Амар их дарамтанд орж гарч ирнэ. Яа тэгэхээр ороод тийм орсон цагаас хойш хүмүүс над руу яаж харах уу? Тэ одоо надад ямар үг хэлэх вэ? Хажуугаар ингээ хин юу шивнэлтгүү тэр болгонд би ингээд амар их тэр үг болгонд миний сэтгэл зүрх ямар болох вэ? Би үнэхээр орж өөрийгөө чадахгүй байх гэж боддог. Одоо хүртэл юм ороогүй юм л та. Тэр бол айгүй их том дарамт. Эмчийн үзлэг бол айгүй их том дарамт. Яг тэгэхээр ядаж энэ талаар хариуцсан, энэ талаар эсвэл хариуцсан ч зүгээр энэ талаар мэдлэгтэй эмчнэр байдаг байсан бол би асуудалгүй орчих шүү дээ. Яа нэмч би тэгээ одоо наа эмчлээд өгч юм гэхэд хизээч одоо зүгээр ингээд эмэгтэйчүүдийн эмчилгээ ороод ингээ наавч хүү чи одоо энд юу гэж байгаа баг жоох хөвгт жоохон бэнд гэл ингээл гаргачих штеп. Тэгээ тэнгууд би ингээ өөрөө хэлж яна уучлаа би одоо юу гэдэг одоо эмэгтэй юм аа юу гэдэг. Гэтэ би трансаа гэж. Тэгээ би ингээд яалчгүй өвдөд ирчихлээ юм даа. Би ерөөс юу гэж хэлэхээр ерөөс мэддэг байхгүй. Тэгээд ингээд би өөрийгөө хэлэхэд тэр хүмүүс навах тэр харж байгаа харцсан нүртэл угаасаа цаанаас илтвэдэг. Амар тэр сэтгэлийн тэлээ би тийж давж гарч иж тэр юмхээс гадарч чадахгүй хаа л гэж боддог. Тэгэхээр энэ талаар айгүй ер нь бол бодолцохыг одоо тэр одоо хариуцсан газар мазар байдсан бол айгүй их бодолцох хэрэгтэй байхгүй юу? Эрүүл мэндийн тал бол айгүй асуудалтай. LGBT хүмүүсийн өгөөрөөс нь ч би тогтмол үзүүлэл явмаар та тааштай тийм байх ч юм уу байхгүй ч юм уу байсан мэдгүй л. Одоо жишээлбэл хоёрын эргэн тойронд LGBT нэг залуучууд эмчэд үзүүлэх гэж байгаад ямар нэгэн байдлаар нэг тийм одоо хэцүү байдалд орсон ч юм уу тийм түүх мөх юу байна? Хуваалцахаар. Эсвэл заавал эмчтэй холбогдохгүйгээр зөв нь ер нь одоо жишээлбэл Монгол LGBT хүн болж одоо төлөөлөл болж амьдрах нь ямар вэ? Хэл хэцүүлгээ яриад үзсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд гайгүй байгаа ч юм шиг харагдаад байгаа. Одоо нэг
гол хэцүү байдаг хүмүүс нь би гейуд байдаг байх гэж боддог байхгүй юу. Одоо ингээ гудамж талбайгаар одоо бид хоёр ингээд хамт ингээ явж байхад бол ингээ хөтөлцөөд ингээ нэг өмсөө явж байхад бол хүмүүс ингээ андарч юусэн гадарлахгүй штэ. Тэгэл ингээл хоёр эрэгтэй хүн хоорондоо хөтөлцөө явж байна гэдэг бараг л замд таарлцсан хүн бараг чулуу аваа ш. Тэгэхээр яг нэг тийм хэцүү нэг юм штэ. Тэгэхээр нөгөө нэг яг энэ уулын нутаг дэвсгэр дээрээ ингээд чөлөөтэй ингээ өөрийнхөө хүсснээр өөрийнхөө эрхийг идэлээ явмаар байдаг. Даанч тэд нар чаддгүй. Яг эрхээ идлээд яг ингээд өөрсдийнхоороо чөлөөтэй байдаг газар нь яг энэ LGBT яг энэ хүрээлэл дундаа л яг тийм яг ингээд яг энэ хүрээллээрээ л хязгаарлагдчихад байдаг нь жоохон хэцүү. Тийм гэвдгээд нэг транс эмэгтэйчүүд одоо транс эмэгтэй яг нэг нэр тодтгол хийхээр стрит хүмүүс сайн мэддэг байхгүй. За энэ одоо яг аль нь энэ наваг ч гэсэн бодож штэ транс ихтэй энэ ямар хөө дүр төрхтэй юм яриад нэг солонгоо шиг юм яриад нөгөө тийж бодож штэ би ялбан хүстэй шүү. Тий транс эмэгтэй гэдэг нь болохоор бас л нөгөө миний эсрэгээр гэсэн үг штэ. Би биологи нь эрэгтэй төрсөн. Тэгэд гаднах ингээд эмэгтэй ингээд одоо хуурсан шилжилтэнд орсон гэсэн үг. Одоо хамгийн их хүмүүсийн таньдаг нь одоо транс солонгоо шүү дээ. Трансгендер солонгоо. Тиймэрхүү солонгоос гадна зөндөө тийм трансгендер хүмүүс байдаг хөөхгүй. Тэдрээ юу хэцүү. Тэд нар ингээд бас л адилхан хүн залуу хүн байгаа чинь ингээд анги одоо хэллэгээр нүүн анги гэж хэлдэг байхгүй энэ LGBT хүмүүсийг зүгээр бид нар хоорондоо ярихтаа ч тийм үү ийм анги хүрээлэлт байгаа учраас нийгмээс ангид байгаа учраас анги тэр анги газар гээд тэндэл юусэн ингээд ийм ингээд чөлөөтэй фри байж болно. Тэгээ ингээд гадуур явахаар алхаж ч явж болохгүй байнгын такситэй юм тэгж яагаад ингээд ямар нэг юм тийм өртсөн байж болно шүү дээ. Би тэгтээ сайн тэрийг сайн мэдэхгүй л дээ зүгээр надад аюу хэцүү санагддаг. Яаж гадуур явдаг бол гэрийнх нь юу гэж хэлж яадаг бол мөнгө санхүүгээ яаж болдог бол тэр чинь янаацх нь ингээд ажилд авах хүн байхгүй шүү. Одоо нэг хүүс солиулах те мэс заслалт орох төлөвлөгөө байгаа юу? Орон гүйл яах вэ? Тас юу мэдээ солиулах бодол байгаа. Гэхдээ энэ бол аюу хүртэг өндөртэй байдаг. Гормоны өндөвч ах бол тэр ер нь нэг иймэрхүү бол Монголд яг нэг захиалж одоо юугийн дааврын имийн захиалж оруулж ирж болно. Тэгээд яг Монголд хийх мэс заслыг одоо сүүний бэлчирхайг авч болно. Тэгээд өндгөвч бас авч болно. Гэтэ бүр цаашлаад ирэх юм бол одоо нэг дик суулгах гэх юм уу арай зөвлөнөр ярих юм бол дик суулгах гэвэл одоо бүр нэг Тайланд баялаа. Тэр бол айгүй их хүртэг өндөртэй байгаа. Ирээдүйн төлөвлөгөөнд ч байгаа юу? Бага. Мэдээж байгаа тийм. Бага. Сонирм баг. За хоёр одоо ажиллаж байгаа л сурж байгаа л уу? Оюутан тий. Бас оюутан. Оюутан сурж байгаа. Тэгэхээр одоо шийдэл нэг хүүсэл болгох юм одоо энэ төлөвлөгийн өмнөх хэрэгтэй юм да ирээдүйд одоо яг юу зарж байна яаж нэг санхүүгийнхаа төлөвлөгөө тасралж тэгээд төгсөөд ямарсан сургуулаа одоо энэ жил төгсөн. Тэгээд ямарсан төгсөөд би яг тийм юу байхгүй л та маршрут яг энэ төлөвсөн бүр амар нэг тийм байхгүй. Ямар ч гэсэн ирээдүйн бүр ингээд хитийн зорилгонд бол байгаа. Тийм л. Тэ хоёрын одоо энэ ирээдүйд янз бүрийн одоо зорж байгаа бодож байгаа юмудаа штэ. Тэрнээс чинь энэ хүүсийн бэлгийн чих хандлага мандлага чинь одоо ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлөх ч юм уу тиймэрхүү юм ер нь байдгүй гайгүй юу? Сөргөөр нөлөөлөх гэдэг нь ажил орой гэхээр авдаггүй ч юм уу тийм юм байдаг гэж ярьж штэ. Тэгэхээр одоо энэс минь болоод ингэч хүйдээ ч юм уу санаа зовх юм бэ. Миний хувьд бол ерөөсөө тийм асуудал байхгүй штэ. Айсэкс бол гайгүй. Тийм. Эмэгтэйгээрээ л харагдаж байгаа юм чинь. Миний хувьд бол одоо ч гэсэн ингэж байна. Би чинь бас зуны амралтаар ажил хийчмээр байдаг. Тэгээ одоо тэгэхээр аюу хэцүү тоххой. Анкет өгнө. Тэгээ тэрэн дээр чинь заавал нэг хүүс бичигдэнэ. Алийг бичих мэдгүй. За дүүрсэн гэнүүтэй нэг ихтэйг нь бүглэхөө дараа нь үнэлэх шалгадаг. Өчигөр хөвөр эмхтэй гэж. Тэгэхээр чи нөгөө хүн чинь бүр ингээ гайхаад за бараг
явчихаа гэж юм чи ингээд шоконд ороод чичтэй гэл. Тэгэхээр ер нь нөгөө нэг ингээд аюулцсан. Тэгэхээр надад болохоор тийм анкет бүгэлдгүү зүгээр нэг юм бүр хар бор ажил те. Одоо жинхэнэ барилгын ажил ч юм уу. Эсвэл юу гэдгийг шал шахаа угаадаг ч юм уу. За айгу муухай ажил. Ямарсан нэг тийм дандаа хар бор ажлууд тийм анкет бүгэлдгүү тиймэрхүү ажлууд л болтно. Тэгэхээр надад ерөөс нэг тийм хүн шиг зүгээр нэг цагийн ажил болтохгүй гэсэн үг хэлсэн. Энэ тийм ажлын асуудал бол аюул зү. Би ингэж байгаа юм чинь тэр нөө транс хөлтөд бол бүр үнхээр хэцүү гэж боддیں۔ 2 жилийн өмнө баха юугаар бас нэг LGBT хүмүүсийн эрх хэрэгтэй л нэг сурвалжлага хийсэн байхгүй. Гэсэн чинь одоо жишээ ялангуяа хөдөө орон нутагт нэг яг энэ чиглэлийн мэдээлэл амар хомс. Тэгээд одоо яг өөрийгөө нөө таньж мэдхгүй бүр ингээ амиа орлогын даваан дээр сонины тасархаанаас LGBT хүн гэдэг чинь юм байд юм байна гэдээ олж мэдчихээ нэг хүн. Тэгээд тэр хүн ингээ нэг амиа орлохоос ингээ чөлөөлөгдөд өөрийгөө ойлгож байгаа шүү дээ. Энэ мэтчлэн нэг өөрийгөө нэг арай өөр байгаад байгаагаар мэдээд байдаг. Гэхдээ ингээд яг учраа олохгүй байгаад өсвөр насныхын ч юм уу байвал та хоёрын зүгээс одоо энэ бүх юма туулаа тэгээ coming out хийгээд одоо хүрээлттэй хөлийн зөвшөөрөгдөд ингээд амьдарч байгаа хувьд юу гэж зөвлөх вэ? За халуунаас эхэл. Яа ингээд тэрний өмнө яг ингээд яг одоогийн нэг айгу жоох хүүхдүүд айгу их болцсон яг энэ хүрээлэл дотор. 10 жилийн жоохон хүүхдүүд. Тэр дунд яг үнэхээр ингээд өөрийгөө олж нэхгээ явж байгаа хүүхдүүд ч байгаа. Зарим бүр нэг хэлбэртэд явж байгаа хүүхдүүд ч байгаа. Тэр хэлбэртэд явж байгаа хүүхдүүдийг харах надад бүр амар харамсалтай санагдав ингээд. Амьдралаа ингэж үрээд яах вэ? Хайрын цаг хугацаа тий. Энийг тэг санагдав. Яг тэг өөрийгөө олж нэхэх гээд явж байгаа тэр хүмүүсийн хувьд гэх юм бол зөв мэдээлэлээ яг ингээд олж авч сурах хэрэгтэй ингээд. Одоо нэг пэйж хуудсууд байгаа шүү дээ LGBT төв гээд нэг хүний эрхийг дэмжигчид гээд пэйж хуудснууд байна. Тэр пэйж хуудснуудад нэгдээд энэ талаар байнгын өдөр болгон ингээд мэдээлэл ордог. Тэгээд бас хэрвээ энэ хүрээлэлд орох юм бол өөрийгөө тойрон хүрээлж байгаа тэр хүрээлэл найз нөхдөд айгүй зөв сонгох хэрэгтэй юм шиг надад санагддаг. Тэгэхгүй ингээд бас жоохон буруу гарын хүмүүс бас энэ олон хүн донд бас жоохон байж магадгүй гэж боддог байхгүй. Миний хувьд болохоор миний алдаа бити тавтаас айл гэж бодож байна. Одоо хэрвээ өөрийгөө олоод нэгээд мэдээд үнэхээр хэрвээ буцах зам байхгүй ч тэр чинь өөрийгөө өөрчлөн тэр бэлгийн чиг юм жоо өөрчлөн гэж байхгүй. Тийм болохоор найз нөхөд гэр бүлдээ айгүй зүгээр зөв мэдээллээр шатараалтай болж өгвөл мэрэгжлийн үнээс зөвлөгөө аваад айгүй тийм өөрөө зүгээр хүлээн зөвшөөрүүлээд тэгээ одоо гоё нийгэмдээ эзлэх байр суурьтай гоё амьдраарай л гэж хэлээ. Тэгэхээр подкастт банд оролцож мэдээлэл өгсөн бас амьдралынхаа түүхээс хуваалцсан та хоёрт баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн подкастаар маань LGBT хос те транс бисексуал за хоёр хос маань оролцлоо. Тэгэхээр мэдээлэл өгсөнд баярлалаа та хоёртаа. За баярлалаа. За тэгэхээр подкаст таалагдвал мөн подкастын талаар одоо хуваалцах одоо мэдээлэл байвал бас доор комент хэсэгт үлдээгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд таалагдвал бусдаа шеэрлээрэй. Баярлалаа.